Нийслэлийн хан уул дүүргийн 50 жилийн од зориулан бүтээв. Манай ажилтны өрөөний 50 жилээ болох гэж байна. Хан богд хатан туулынхаа хөвөнд онгон дахлагтай хан гардыгээ бид нар одоо дээдлж амьдардаг. Монгол орны дэжижсэн маш олон үеийн ажилчид бол байдаг. Тийм учраас би ажилтны өрөөнийхөө болон хаан уул дүүргийнхаа иргэдэд 50 жилийн он баярын мэндийг төвшүүлье. Эдүүгээс 50 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан хаан уул дүүрэг маань иргэд аж ахуй нэгж байгууллага, төрийн захиргааны байгууллагуудын хүчин чармаалтаар өдрөөс өдөрт өргөжин тэлж эдүүгээ нийгэм эдийн засгийн томоохон зохицолбор болгогдсон байна. Хаан уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, иргэд, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид төрлөх дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ гарган ажилласан үе үеийн ахмадууд, залуучууд, хүүхэд багчууд, албан байгууллага хамт олон та бүхэндээ 50 жилийн ой мэндийг дахин хүргэж айл хотлоороо албан байгууллагаараа ажил үйлстэй өөдрөг байж эрүүл их аз жаргалтай байхын үлзийтэй сайхан эрүүлийг өргөн дэвшүүлье. Хамгийн чухал зүйл нь бодит ажлууд зөв газар, зөв цагтаа хийх үнэтэй хөрөнгө оруулалтууд юм. Хамтдан хөгжилсөн хагас 100 жил. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79-р зарилгаар Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж 10 хороо захиргаа байсныг татан буулгаж скватер, октябрь, найрамдал, ажилчин, налайх гэсэн 5 арианыг байгуулж арианы ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж нэрлэжээ. Хаан уул дүүргийн төр захиргааны байгууллагын үүсэл нь анх Монгол улсын шинэ үндсэн хуулийг улсын хурлаар 1992 оны 1-р сард баталсны дагуу нийслэл, аймаг, дүүрэг, сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг эргэцэн үндэстэй болсноор эхэлсэн юм. Шинэ үндсэн хуулийн дагуу 1992 оны 9-р сард шинэ бүтэц зохион байгуулалт үе дүүргүүдийг байгуулсны нэг нь ажилчны ариан буюу хаан уул дүүрэг юм. За энэ дүүрэгт би 1972 оноос ажиллаж байна. Амьдарч байна. Анхан энэ 19-р хороолол үйлчлэлийн төвийг тойроо тэрэлэн барилгууд барьсан 21-р байр анх ашиглан ороход тэнд Батан хамгаалах яамнаас над 4 өрөө өргөсөн юм аа. Энд одоо би 43 жил сайхан амьдарлаа. Бусад дүүргээс ялгардаг нь бол нэг тийм сайхан хамтлаг тогтсон. Өөрөө хүний хүндлэх, ёс зүйн мэдэх, ах захаагаан бишрэх, хүндлэх ийм сайхан тийм нэг сайхан хамтлаг тогтсон ийм хамт олон гэдгийг би тэмдэглэе. Миний нэрийг Гэрэл Заяа гэдэг. Миний төрж өссөн газар Нийслэл хотын хаан уул дүүрэг. Улсын мань хөдөлгөөр ирээдүйн төвчийн авсан залуус бид энд оюундаа боловсрал, устдаа хүч нэмэн хөдөлмөр бүтээлийн он жилүүдийг үргэлжлүүлсээр би эдгээр залуусын төлөөлөл. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн Чингис хаан олон улсын эсэх бодлоос ихтэй Улаанбаатарын минь өнгө төрх болсон манай дүүрэг дэлхийд сайн байна уу хэмээн мэдчилдэг. Хаан уул дүүрэг нь 48500 га нутаг дэвсгэртэй бөгөөд 21.1% буюу 10226 гаан оймод, гол горих, аршаан усхий дархлагдсан ногоон бүстэй юм. Нийтээ 39189 өргөтөө, 138368 гаруй хүн амтай, 8000 гаруй төсвийн болон үйлдвэр аж ахуйн газруудтай, 48700 толгой мал,
200 мянга гаруй дахиад зэрэг эрчимдсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, дэд бүтэц, зам тээвэр хөгжсөн. Төрийн эмчийн ерөнхий боловсролын 16 сургууль 25 цэцэрлэгтэй бөгөөд эрүүл мэнд, урлаг спорт, соёл, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, гадаад харилцааны салбараар манлайлсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцлборуулан хөгжиж байгаа шинэ эртний шууд ардчлалыг хэрэгжүүлэгч дүүрэг юм. Манай хаан улдур бол 16 хороотой олон ажлыг хийхээр болсон. Энийн нэг нь бол бид нар шинэ төсвийн хуулийн дагуу бид нар орон нутгийн хөгжлийн сан гэж байгуулагдсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг бол маш олон газар хуваасан. Олон талаас нь яриад энийг яаж хүндэн яах вэ? Яаж иргэддээ өргөх вэ гэж ярьж хамгийн сүүлд нь ямар зөв шийдэл болсон. Энэ бол хүн амын тоон их газар их хуваарлагдсан. Баг газар баг хуваарлагдсан. Хан улдуурт өнгөрсөн хугацаанд нөрөх бүтээн байгуулалт хийгдсэн нь хүн бүхний нүдэнд элхэн. Үүнээс 2014 онд нийслэл дангуудаа 152 хорооны иргэдээс хотод ямар бүтээн байгуулалт шаардлагатай талаар санал асуулга явуулж хамгийн олон санд буюу 45.5% нь гэрэлтүүлэгтэй болохыг хүссэн байна. Иргэдийнхээ санал тулгуурлан хан улдуургийн удирдлагууд дүүргийнхээ хөрөнгө оруулалтын дийлэнхийг гэрэлтүүлгийн ажилд зориулжээ. Өнгөрсөн хугацаанд бол Ярамгийн 5 хороо, Нисхийн 3 хороог бол бүрэн гэрэлтүүлэгтэй болгоод ингээд дуусчихсан байгаа. Ирэх жил буюу 2016 онд Үлзийт Бяа шувуу гэдэг энэ 3 хороогоо бүрэн гэрэлтүүлэгтэй болно. Ингээд хаан улдуургийн 16 хорооноос 11 хороо нь бол гэр хорооллын 11 хороо бүрэн гэрэлтүүлэгтэй болж байгаа. Иргэд маань таа хүн шөнө яваад харуул өдөр шиг харагдаж байгаа. Энэ бол маш гайхамшиг. Айх аюулгүй үндсэн хуулийнхаа нэг заалт нь биелэгдэж байна гэсэн айх аюулгүй явж байна. Энэхүү бүтээн байгуулалт үр дүнгээ өгч өнөөдөр нийслэлтийн хамгийн гэрэлтүүлэг сайтай дүүрэг болж хотын аюулгүй байдал өнгө үзэмжийг нэмэн олонний талархлыг хүлээсээр байна. Иргэд ашиглана. Тэр хийсэн ажлыг. Тэгээд иргэд өөрснөө эхний бөгөөд явцсан сүүлчийн хяналтуудыг өөрснөө тогтооно. Тэгээд манай иргэдийн төлөөлөгчтэй хурлынхан нэг шийдэл төснө, тэргүүлжтэй нэг шийдэл төснө юу гэхээр хяналтын бүлгийг зохион байгуулсан. Энэ мань маш зөв байсан. Бүлгийн ажлууд маань маш цаашаа чанаржаад зураг төсөвтэй болоод зураг төсөвтэйг нийслэлээ бид нар төслийн компаниудаар хэлэхээр энийг бол шийдчихсэн. Хаан улдуург маань жочтой угтаж авдаг гадна дотныхаа жочтыг угтаж авдаг, өдөж гаргадаг. Ийм дүүрэг. Тийм учраас манай дээр бол авц замын байдал дээд зэрэг нэгдүгээр тавигдсан. Хүн бүр өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээлттэй. Хүн бүр гэрэлт ирээдүрөө залгах хувьтай гэдэг. Тэгвэл хамгийн үнэтэй цагаа хэмсэн ил тод байдал хүн сурталгүй хамгийн анхны захим дүүрэх болсон амжилттай санхлан манай дүүрэг хогийн цэгийг амрах талбай болгож 20 км замыг 20 минутанд ямар ч төгжрөлгүй тулах боломжтой болсон юм. 21-р зуун минь ийм сайхан. Автозамыг алсын хараагаа болгох зорилт тавьснаар хан улдуург төв замын асуудлаа бүрэн шийдсэн дүүрэг болсон нь ийхүү төгжрөлгүй төргөн шуурхай хөгжлийн гараагаан эхэлж байна. Үүнд Шингэсийн өргөнжлөөний автозамын өргөтгөл шинжилэл. Дунд уулын автозамыг нарны замтай холбох 1.5 км автозам. Ярамгийн гүр, Нисхийн товчоо, Сонсголонгийн уул зураас Ярамгийн товчоо хүртэл 13.7 км автозам. Нисхийн товчоо Биохимниат Шуун Папр чиглэлийн 22.5 км замын өргөтгөл шинжилэл. Үлзий Тороллоос Шуун Папр хүртэл 906 км автозам.
Богдуулын арын 17.1 км автозам. Нисхийн тойргоос Сонсголонгийн гүүр хүртэлх 5.5 км шинэ автозам. Ярамгийн 8 дугаар хороо Динжийн 1.1 км шинэ автозам. Дундголын 4.1 км автозам. Эдгээр замууд нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд дан ганц хаан уул дүүргээр зогсохгүй. Улаанбаатар хотын автозамын ачаалал төвлөрлийг бууруулах, захын дүүргүүдийн тэлэлт болоод шинчилсэн хот төлөвлөлтөнд онцгой үр гүйцэтгэх өндөр ач холбогдолтой байгууламж юм. Үнэхээр хөгжил төрийг гэвэл замаа сайн шийд. Замаа шийдэх юм бол энийг дагаад аж ахуй нэгжүүдийн чинь орлого нэмэгдэнэ, иргэдийн чинь хөрөнгийн үнцийн өснө. За энийг дагаад хот төлөвлөлт чинь сайжраад эхэлнэ л гэсэн гол үндсэн бодлоготой замнуудаа шийдсэн. Түүхийн цаг хугацааны явцад одоо иргэд маань оршин сууж амьдрахад илүү их тааламжтай, ногоон, эрүүл, аюулгүй ийм дүүрэг болон хөгжиж байна. Ачааллын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөх журамд заасны дагуу өнгөрсөн оны 7 дугаар сард нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт ачааллын төлөв байдал хангаагүй 150 барилгыг буулгах шаардлагатай гэж үзсэн. Энэхүү жагсаалтанд хаан уул дүүргээс 27 байр орсон бөгөөд төсөл хэрэгжүүлж гүйцэтгэх ажил бис дараатаагаар амжилттай хэрэгжиж эхлээд байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд Ярамгийн 4, 8 дугаар хороо Нисхийн 9 дугаар хороонд газар шинжилэн зохион байгуулах төслүүд хэрэгжиж эхэлжээ. Тухайлбал дүүргийн төвийн хэсгийг бид нар дахин төлөвлөлтийн хүрээнд одоо Улаанбаатар хотын хамгийн сайхан цэг болохоор, хамгийн сайхан хэсэг болохоор төлөвлөө ажиллаж байгаа. Ярамгийн нисхийн хэсгийг хамгийн их ногоон байгууламж бүхий амны олон нийтийн зориулалттай орон сууцны зохицолбор болохоор төлөвлөж байна. Үлдэт бие шувууны хэсгийг бид нар 60 мянган хүн амьдрах эрчимдсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон ийм бага хэмжээний хот байхаар төлөвлөн ажиллаж байна. Хаан уул дүүргийн засаг даргын 2013-аас 2016 оны эрүүл чирэг Монгол хүн эрүүл дүүрэг хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын оргилуур, олон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг барьж байгуулсан юм. Харин энэхүү ногоон байгууламж бүхий иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн нь хотын төвд та бидний амарч зугаалах, оршин суугчдын очиг дуртай газрын нэг болохоор удахгүй нээлттэй хэрэгжиж байна. Иргэдийн инх тун амьдрах эрх юу юунаас илүү чухал. Энэ шатгаараа замын хөдөлгөөнд явганаар оролцож байгаа явган зорчигчид болон авто замын ачааллыг бууруулах зорилготойгоор энэхүү гүүрэн гарцыг барьж байгуулжээ. Мөн 120 мянгатын автозам дээгүүрэх гүүрэн гарц болон 8 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг иргэддээ хүлээлгэн өглөө. Ирээдүрөөгөө чиглэсэн ажлууд үгээр дуусаагүй. Хаан уул дүүргийн захиргаа төвөөс аслагдсан хороодод ач холбогдол өгч ажилдаг нь иргэдийнхээ эдгэлийг ирэхгүй хүлээж чаддаг юм. Үүний нэг нь энэхүү буян тухай зохицолбор сургуулийн хөлбөмбөгийн талбай. Дэлхийн хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн спортод хайртай хэн бүхэн энд чөлөө цагаа өнгөрөөж байна. Хаан уул дүүргийн зүгээс өсвөр үе залуусын эрүүл байх, хөгжих боломжуудад ихээхэн анхаардаг. Тэр дундаа боловсрол, соёл, спортод өгөөжтэй ажлуудыг хийдэг нь таны харж байгаа спорт, чирэгжүүлэлтийн талбай юм. Хаан уул дүүргийн хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь барилга байгууламжийн томоохон бүтээн байгуулалтууд бий болсонтой холбоотой юм. Тухайлбал Vivacity, буян тухай 1, буян тухай 2, Тоскана, залуу шинэ Ярам гэх зэрэг орон сууцны томоохон зохицолбор хорооллууд бий болсноор суурьшлийн бүсийг нэмсээр байгаа юм. За үүнтэй зэрэгтэй сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, сургуулийн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай юм а. Эдгээрийг дагаад тухайн бүсэд инженерийн дэд үтс болох цэвэрлэх байгууламжийг морингийн даваанд шинээр барьж байна. Мөн эрчим хүчний хангамжийн хувьд Ярамгт 110 кВт-ийн дэд станцын өргөтгөл шинжилэлт хийгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээс гадна хүүхдийн сургуулийн орчинг сайжруулах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Үүнд 8 дугаар хороо шинээр байгуулагдсан 209 дугаар цэцэрлэг, 9 дугаар хороо 134 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 15 дугаар хороо
бага сургууль цэцэрлэгийн зохицуулбар. 10 дугаар хороо бага сургууль цэцэрлэгийн зохицуулбар. 10 дугаар хорооны 150 хүүхдийн шинэ цэцэрлэг. 14 дугаар хороо бага сургууль цэцэрлэгийн зохицуулбар. 27 дугаар цэцэрлэгийн барилгын ажил эхэлэн явагдаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бид нар анх удаа нэг цэцэрлэг байгуулж ашиглалтанд оруулж байна. Одоо утгагүй ашиглалтанд орно. Мөн нийслэлийн хөрөнгөөр сургууль цэцэрлэгийн 3 одоо зохицолбор ашиглалтанд орох гэж байна. Одоо 2 нь бол ашиглалтанд орох тун тогтсон одоо энэ 10-11 сард орох байх. Нэг нь бол одоо энэ онтоо уралдаж орохоор байна. Хүүхэд бол бидний ирээдүйн хооч үе. Нийслэлд жилд 28 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Тэгвэл хангуул дүүргийн нэг хороонд дээд тал нь 1000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг. Ирээдүйн улсын хүүхдүүдэд зориулж энэ онд гэхэд дээрх ажлуудаас гадна буян тухайн нэг хороололд 223 дугаар цэцэрлэг шинээр нээгдсэн бол 16 дугаар хороонд 2 цэцэрлэг барьж байна. Үүний дээр цэцэрлэгүүд дотроо нэн тэргуунд тэднийг эрүүл чирэг, аюулгүй байх үүднээс бүх цэцэрлэгүүдийг камержуулан хүчил төрөгчийн өтгөрүүлэгч төхөөрөмжөөр хангасан юм. Түүнчлэн дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдэд зориулсан сонгомол тасаг болон цагдаагийн 1-2 дугаар хэсэгт хүүхдийн өрөг тусгайлан тогтжуулж өгчээ. Хамгийн чухал зүйл нь бодит ажлууд зөв газар, зөв цагтаа хийх үнэтэй хөрөнгө оруулалтууд юм. Хаан улдуур бол хүүхдэд ээлтэй хаан уул гэсэн хөтөлбөрийг 3 жил хугацаатай баталсан. За хөтөлбөр байна дотроо 2 хэсгээс бүтэж байгаа. Хүүхдийн хөгжил, хүүхдийн хамгаалал гэсэн 2 хэсгээс бүтэж байгаа. Сургууль болгонд бид нар робот тоглоом гэж одоо тийм төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь юу гэхээр эвлүүлдэг, угсардаг, тараадаг, тэгээд эргүүлээд эвлэдэг. Ийм бид нар системтэйгээр авчирч хамгийн орчин үеийн сургуулиудаар гэж байна. Мөн химийн болон физикийн лабораториудын өвдөр сургуулиуд төгссөн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхдийг бүх талаас нь дэмжих, тэдний онцлог тохирсон хэрэгцээг хангах үс хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой. Сайн манай намайг аз жаргал гэдэг. Би 34 дугаар сургуулийн химийн сонгоны 10 ангид сурдаг. Тэгээд манай сургуульд химийн лаборатори анги болсон. Тэгээд өмнө нь химийн нэг айгүй тийм бүрэн тогтсон тийм анги байгаагүй байсан болохоор химийн туршилт, шинжилгээ хийх болгоно багш маань самбар дээр бүгдийн зураад бичиж өгдөг байсан. Бид нэр тэгээд зөвхөн дэвтэр дээрээ бичээд тэрийг харж өөрсдөө ойлгодог байсан. Тэгээд харин химийн шинэ лаборатори ангитай болсноор бид нэр өөрсдөө тийм шинжилгээ туршилтаа өөрсдийнхөө биеэр хийж айгүй сайн ойлгодог. Хаан улдүргийн ирээдүйн болсон хүүхэд залуучуудад оюуны болоод сурах орчинг бүрдүүлж өгч байгаад баярлалаа. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж үр дүнг тооцсон байна. Тухайлбал хүүхдийн хөгжүүлэх чиглэлээр хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлэх, сурах орчныг илүү ойлгомжтой хялбар болгох үүднээс дараах сургуулиудад хим, физик, технологийн кабинетийг шинээр нээжээ. 34 дугаар сургууль химийн лаборатори анги, 75 дугаар сургууль технологийн кабинет, 52 дугаар сургууль физикийн кабинет. За хүүхдийн хөгжил хэсэгтэр бид нар хүүхдүүдийнхээ авяас чадрыг илүү их нээлрүүлэх, за багш нарыг илүү их сургах, за хүүхдүүд маань илүү их орчин үеийн одоо бааз суурин дээр хөгжих ийм болцоог бол олгож байгаа. За хүүхд хамгаалах хөтөлбөрийн хүрээнд бол хүүхдийг эрүүл аюулгүй орчинд одоо өсгөж хүмүүжүүлэх ийм чиглэлээр бид нар анхаарал тавин ажиллаж байна. Цаашдаа дүүргийн нийт сургуулиуд хүүхдэд ээлтэй сургууль болж хөгжнө гэсэн зорилт тавин хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагын менежментийг сайжруулж, сургуулийн чанар үр дүнг дээшлүүлж, эрүүл чирэг, амьдрах дадал чадварыг жимссэн иргэдийг төлөвшүүлэх юм аа. За юуны төрөнд бол эрдэм боловсрол хэрэгтэй. Эрдэм боловсрол одоо шамдан сурч байна. Олон сайхан сургуулиуд явж байна. Сурах бүрэн боловсрол нээгдсэн байна. За залуучуудаа захад бол Монгол гэсэн сэтгэлгээ, Монголон гэсэн сэтгэлгээ, Монголон гэсэн зүтгэл байх хэрэгтэй. Сэтгэл байгаа зүтгэл байвал хөгжил ирнэ. За дараа нь бол ерөөсөн энд гол зүйл бол эв нэгдэл. Эв нэгдлээ хичээх хэрэгтэй маа гэдгийг би бас онцолж хэлье гэж бодож байна. Үе үе ахмадууд маань одоо барилгаар бол
ундаамантаа маш сайн тавиаг байсан бол хаан улдур ийм сайн эрчимтэй хөгжөө гэж үү. Тэгэхээр би энэ болгоныг бол би бол альва юм гэдэг бол ганц хүнээс бүтдэггүй маа, ганц хүний оюун ухаанаар бүтдэггүй маа. Энэ бол багийн одоо амжилт байдаг. Бид нар өшөө одоо маш их олон гайхамшигыг иргэдтэй үзүүлмээр ярмаар одоо нэг бүтээж өгмөр хүүхдүүдийн төлөө. Ялангуяа энэ хаан улдурыг би хаан улын ирээдүг юу гэж харж байна вэ? Энэ бол маш их том хот болж хөгжих ёстой. Хөгжих болно. Одоо ялангуяа би Яарам маань одоо өндөгөөд босоод ирлээ. Хуучин Яарам бол хамгийн хөгжлийн төөл байлаа. Хөө та нар Яарамгийн хүүхдүүд гэж хэлэхэд хамгийн муу жишээний үлгэр жишээ байл. Хөө тэгвэл одоо ер нь хаан улын Яарам маань маш гайхамшигт том жишээ боллоо. Удахгүй хот болно гэдэг нь хотын дарга маань хэлсэн учраас хотын дарга хэлсэн үгээр бол би хот болгож хөгжихийн төлөө Яарам маань урагшаал гэж хэлмээр байна. Монгол улсын иргэн бид дэлхийн бус дэргэдийн адил эрхчлөө ардчлалын үр шимийг хүртэж бахархан түүхийн хуудсыг бичлэлж байгаа ард түмэн билээ. Яармаг нисхийн бүс бол Улаанбаатар хотын хамгийн гоё үзэсгэлэнтэй газар. Урд талдаа богдхан уултай, хойд талдаа туулгалт. Тэгэхээр энэ голд байгаа энэ сайхан зай талбайг зөв төлөвлөж, зөв ашиглаж чадвал энд үнэхээр одоо харуут сайтай, ногоон хүн амьдрахад маш их таатай, маш сайхан тогтчлттой ирээдүйн Улаанбаатар хотын нүүр царай болсон тийм хэсэг болж хөгжих юм аа. Бидний төлөвлөлт бол яг энэ чиглэл рүү хөгжүүлж, бодож, ажиллаж байгаамаа. Хаан улдург нь тусгаар Монгол улсынхан суурь нэгж эдисэн болохынхон хувьд хөгжлийн алтан төлхөөрийг хамтдаа атгалзсан хүн зонголныхон аж амьдрал хөх улаан туван өндөрт мандуулахыг эрмэлзэн хөгжин мандсаар байна. Хөгжлөөр манлайлагч альва улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн гарцсан юуны төрөнд ирээдүйг түүчээлэх эрүүл мэдлэг боловсролтой боловсон хүчин хөгжилд хөтлсөн их бүтээн байгуулалтууд юм. Үүнээс үлгэрлэн хаан улдург өнгөрсөн 50 жилийн хугацаанд түүхэн амжилтын эзэд байж чадсантай хинж маргахгүй зэв.